Сайн мэцхан үзэгчтэй лайк хийдэг телевизийн зочны ярилцлагын цаг маань эхлэж байна. Өнөөдөр манай студид манай Пого компани бүтээгдэхүүний зөвлөх улаанч маань хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байна уу та? Сайн байна. Сайхан амарч гэнэ үү? Сайхан. Сайхан танай компаниар. За манай компани үйл ажиллагаа чиг сайхан явагдаж байна. За үзэгчтэй энэ сайхан өдрийн мэндийг төвшүүлье. Тэгээ Пого бүтээгдэхүүний танилцуулгад ирчээд байна. За бүтээгдэхүүний танилцуулгыг нэлээд 2-3 шинэ бүтээгдэхүүн харагдаж шиг байна. Тийм. Манай Пого компани бол 1999 онд Хятад улсын Гуандун мужийн Чухай хотод үйл ажиллагаагаа эхэлсэн байдгийн. Тэгээ дэлхийн ерөн 100 гаруй бүс нутаг орон нутгуудад бол салбар зөвлөлттэй энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх ийм үйл ажиллагаа явуулдаг корпорац байгаа. За энэ дотроос бол гол орц найрлага нь бол энэ хорхой өвс гэдэгээрээ давуу талтай Хятадын эрдэмтдийн эртний нууц жороос гаргаж авсан сүүлийн үеийн технологитой хослуулан хийсэн юм гайхамшигтай эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодгоо. За энэ дотроо бол манай бүтээгдэхүүн бол тэнцвэржүүлэх, нөхөх, цэвэрлэх гэсэн үйл ажиллагааг хүний биеийн дээр үзүүлдэг. За энэ дээрээс юуг тэнцвэржүүлэх вэ? Тэнцвэржүүлэх гэдэг бол ерөөсөө хүний энерги, хийж цусны баланс, тийм ээ, бүгд юм тэнцвэртэй байх хэрэгтэй гэж үздэг, тийм ээ. Их биш, бага биш. За энэ тэнцвэрлжүүлэх хоёр бүтээгдэхүүн бол эликсэр, линчи гэдэг хоёр бүтээгдэхүүн байдаг. За энэ бол 500-600 сая эрхтний тэнцвэржүүлж өгдөг. За хүний биений хор хордлогыг тайлж өгдөг. За ингээ энэ эликсэр, линчи хоёрыг бол ер нь элгэнд их хавсарч уудаг. За элгэний одоогийн тохиолдолд бол тийм ээ, элэг томролтой, цайралтай гэж байгаа. Элэгний ВЦ вирустэй, тэгэл хавдрын өмнөх болон тэр үеүүдэд уудаг. За үүнээсээ гадна маш сайн хордлого тайлж өгдөг. За ийм үйлчлэгээтэй. За түүнээс гадна за элэгсээр линчи дангаараа бол тарих толгой нь маш сайн төв мэдрэлийн системийг тайвшруулж тарих нуруу нуусны цусан хангамжийг сайжруулж өгдөг. Ер нь тарих толгой өвдөд энэ цусан хангамжийн дутагдaltaй холбоотой байдаг тийм ээ. Хүний энэ хүзүү нуруун дээр хөшөлт үүсэл энэ судасны нарийслуулах тийм ээ. Үүнээсээ болон тэгэл харуултын дараах өмнөх байдлууд за мөн цусны даралт ихтэй усуд маш их толгой өвддөг байдаг. За дөргөлтөөс мөн хүний тарих толгой өвдөж болно тийм ээ. Ер нь үүнээс гадна одоо залуучууд бол маш их компьютертэй сууж байна тийм ээ. Тэгээд компьютер дээр их удаан цагаар сууна гэдэг бол бас салтын дэлгөөний хор гэдгийг биедээ авч яадаг. Тэгэхээр бол компьютер дээр удаан сууж байгаа хүмүүс бол маш сайн тархины эмчилгээ тэжээл болж өгдөг. Тархины тэжээл гэж нэрлэгддэг. За цэвэрлэх 5 бүтээгдэхүүн байдаг. Энэ дотроос бол би энэ 2 бүтээгдэхүүнийг бол ярих маш туйлын дуртай. Энийг бол эхнэр нөхөр бүтээгдэхүүн гэдэг тийм ээ. Эхнэр нөхөр хоёр бол салдгүй цуг байдаг гэсэн утгатай шүү дээ. Энэ ерөөсөө хүний хоол боловсруулах зам гэдэг бол улаологоос өтгөн гарах хүртэл 9.5 м зам доторх тийм ээ. Улайлт, шарах, шархлаа янз бүрийн байдаг тийм ээ. Энэ юугаар илэрдэг вэхээр шинж тэмдгээр илэрдэг. За цээж хорсоод байдаг, гороогоод байдаг тийм ээ. Гиз цанхаагаад байдаг. Эсвэл өтгөн маш хатдаг. Эсвэл гүйлгээд байдаг тийм ээ. Энэ хоол боловсруулах замын зовиуруудад энэ маш сайн бүтээгдэхүүн. Энэ сан цэнгээ 3 цэвэрлэгээс үгэтээр бол тийм ээ. Энэ болохоор энэ линчи эликсэр юун дээрээ нэмэлтээр ерөөсөө энэ чаг мөгний найрлагатайгаар давуу талтай. Энэ ходоод гисэн маш сайн үйлчлэгээтэй. За энэ сарны ханд гэдэг бол тийм ээ. Сарны гэдэг бол гоо сайхны бэлэгдэлч гэж үздэг тийм ээ. Хүмүүс бол сарныг бие биендээ бэлгэнд өгдөг тийм үү. Ер нь хүний эрүүл байх, ходоод гэсэн эрүүл байх бол нүүртэй бас холбоотой байна л да. Нүүрэн дээгүүр тууралтууд гарах, сэвхтэх, нүцөө толготой болох энэ бол дотор эрхтний өөрчлөлтийг бас илэрхийлээд байдаг. Сарны маав нь ерөөсө гоо сайхан маш сайхан үйлчлэгээ үзүүлж өгдөг. Сарнаага банк хэрэглээд хахад нүүр сайхан тойлгоор өнгөлөг, өөгөө тунгалаг болоод байдаг. Энэ бол гиз содоод мөн тэрнтэй адилханаар цэвэрлэгдэж тийм эрүүлжүүлэх үйлчлэгээтэй байна гэж үздэг. За дараагийн нэг бүтээгдэхүүн бол алтан цус. За энэ одоо бид нар нүрээ яваагаад одоо ходоод гэцээ цэвэрлээд байдаг тийм судас цусыг яадаг юм бэ гэхэд тийм цуснд бол маш их бохирдлууд бий болсноор цусны янз бүрийн өвчнгүүд үүсдэг. Маш олон төрлийн өвчнгүүд тийм ээ цустай холбоотой. За энэ нэг жишээлх юм бол сахарын өвчин гэж байна тийм ээ цуснд сахарын хэмжээ ихсчихэд байгаа. Цус өтгөрлөлтөөс болоод янз бүрийн харуултууд болдог тийм ээ цусны өтгөрлөлттэй холбоотой цус өтгөн судсан нарийсчдаг. Нөгөө шингэн байх цус тийм ээ сайхан урсгал чөлөөтэй байх цус хоёр маань ийм өөрчлөлтөнд ороод энэ цусыг маш сайнаар шингэлж өгдөг. За тэгэхээр цус шингэлэхээр хүмүүс бол аспирин 180 гэдэг эмнүүдийг уудаг л да тийм ээ. Энэ бол синтетикгүй тийм ээ химийн гаралтай. За энэ бол химийн гаралгүйгээр давуу талтай. Байгалийн гаралтай усан үзмний ясны энэ гаргаж авсан ийм бүтээгдэхүүн байгаа. За ер нь цус шингэн байсаар хүний
насжилттай бас их холбоотой. Ер нь бол насан залуу цусан шингэн гэж ярьдаг тийм ээ. Тэгвэл одоогор бол бас залуучуудыг гэхэд бас цусны өтгөрөлттэй болоод байгаа. Энэ үл идэж байгаа хоол хүнс байгалийн тийм ээ янз бүрийн бохирдол ахуйн гадна талын маш их нөлөөнөөс болж байгаа. Тэгэхээр энэ цустай холбоотойгоор мөн ярихад энэ ковид өвчний үед л хүн цусаа шингэн байлгаа л гэдэг байгаа тийм ээ. Хүрсэн, идэгсэн энэ одоо ковидын дараах хүндрэл болоод байгаа улсуудад ч гэсэн маш сайн үр дүнтэй байгаа. Энэ цусын сайхан шингэлж өгнө шүү дээ тийм ээ. Түүнээс гадна цус шингэлээд ингээд цус эрүүлжээд ирэхээр хүний дархлаа маш сайхан сайжирч өгдөг. За энэ гаучин гэж бүтээгдэхүүн байна тийм ээ. За хүний ер нь дотор ирэхэд бол нойр улчирхай, цус гэх тийм ээ. Манай монголчууд бол ихэнх нь цусны үүдийг ахуулцсан, цус өтгөн гэсэн, цус нуглаатай гэсэн ингээд яриад яадаг тийм ээ. Сонсогддог тэр нь тэр нь зөвхөн хүний биенийгээ байж ах хэрэгтэй юм шиг санагдав тийм ээ. Тэгэхээр хүн цусөө шингэлж явах, тийм ээ цусөө эрүүлжүүлж явах хэрэгтэй байна л да. Хүнд ер нь илүү хэрэгтэй гэж бол байдаггүй. Үүдийн хүртэл байж байгаа л хэвээр. Тэгээд цус өтгөн энээсээ болоод нойр улчирхайнд ходоод гисэн бас өөрчлөлт ороод ирдэг. Энэ гөрүүлз хөдөлгөөнийг сайжруулж өгдөг. Гидсний гөрүүлз хөдөлгөөнийг сайжруулж өгдөг. Цусыг маш сайхан шингэлж өгдөг. Гаучин гэдэг юм бүтээгдэхүүн байдаг. За энэ нөгөөх нэг бүтээгдэхүүн бол цай. За манайх бол 3 төрлийн юм гоё цайтай болсон. Би нэг бүсэн цайнуудаа ярьчих тийм ээ. За энэ бол улаан цай байдаг. Энэ болохоор шээс хаван маш сайн хөөжөгдөг. Хоол боловсруулах замд маш сайн цэвэрлэх үйлчлэгээтэй. Ер нь хүн цай уухт л амны цангаа гаргахын тулд цай ууж байгаа шүү дээ тийм ээ. Бас хүний ядаргаа маш сайхан тайлж өгдөг. Нойр хөдөлт их сайн нөлөөтэй ийм цай байдаг. За энэ улаан цай маань за энэ босс цай гэдэг ийм цай байгаа. За энэ дээрээс нь энэ цайнаас гадна энэ сахарын өвчтөе хүмүүст их сайнаар нөлөөлж байгаа. Тий энэ босс цай гэдэг нь тий газар аваад байгаа тий. За санцын цай гэдгийг бол одоо бохоос ерөөсөө ковид-19 гэдэг өвчний үед энэ уушиг цэвэрлэх цай гэж гарч ирснээр давуу талтай. Уушигт байгаа тэр эмгэг ус зүрэгч нэг гаргаж өгдөг. Энэ санцын цайг уугаад хахад нус цэр маш ихээр гадагшилдаг. Маш сайн хөлөрж өгдөг. Тэгэхээр хөлрөхөр яах нь нөгөө дотор байгаа вирус өвчнүүдийг намдаах зөөлөн аргаар цай уух аргаар тэр гадагшлуулж байна. Цээжинтэх бохирдлуудыг гадагшлуулж байна. Чи нөөшгөнтөө маш олон төрлийн нянг гадагшлуулах үйлчилгээтэй энэ цайг бол шинээр зохион бүтээсэн ийм цай байгаа. Тэ шинэ бүтээгдэхүүн тий. За тэгээд нөгөө хоёр бүтээгдэхүүн бол цэвэрлэх бүтээгдэхүүний дараа нөхөх бүтээгдэхүүн гэж явдаг. За 3 янз илгэсээр байдаг. Бүгдээрээ л илгэсээр гэсэн нэртэй тий. Энэ 3 эрдний илгэсээр гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр илгэсээрээс гадна дахиад нэг бодис нэмж орж гисэн уулын шоргоолжны хүчил гэж орж гиснээр давуу талтай. За энэ л ерөөсөө уушгинд үе хүчинд маш сайн нөхөх хэмжлэг болдог. Ер нь хүний биеийн дутагдaltaй эрдэсүүд амин дэмүүдийг нөхнө гэсэн үг. За энэ дээр бол цэвэрлэх тухай ирсэн тийм ээ. Энэ илгэсэр дээр тэнцвэржүүлэх тухай ирсэн. Тэгвэл цэвэрлээ тэнцвэржүүлсэн бол одоо биеийн дээр дутуу юмнуудыг нөхөж авах нь шүү дээ. Дан хавангийн хөөгд бол мөн тэргээр эрд зүт заалтаад л идэг. За тэгвэл энэ нөхөх үйлчилгээтэй. За уушгинд маш сайхан тамир тэнхээ оруулж өгдөг. Энэ бүүрэнд мөн сайн. Одоо л хөдөлгөөний урал намрын улирал бол ерөөсөө хүн амьсгалын замын өвчнүүд маш их болдог. За бөөр маш их өвддөг. Өвлийн тийм ээ. Энэ бол усан махбодтой эргэтэн гэдэг. Өвлөл тийм ээ. Ус гэдэг маань хөлтөө төлөвт орно шүү дээ. Цум бол ууршин тийм ээ. Ингээ шингэн байна. Ус бол 3 төлөвтэй. Тэгэхээр бөөр гэдэг бол усан махбодтой эргэтэн. За бөөр өвдөд байхаар хүний дархлаа маш их ундаг. Хүний дархлаа хариуцж идэг хэрэгтэй бөөр болохоор. Тэгэхээр бөөр нь маш сайн 3 эрдний илгэсээр. За энэ л кальц гэдэг шингэн кальц. За манай энэ кальц бол бусад кальцаас давуу талаараа бол шингэн гэдгээр давуу. За тий шингэн дотроо бөөнжгөр ирнэ шингэн хэлбэртэй кальц. Ингээд юу сонсогдож байна те. Энэ доторхыг ингээд задлаад үзэхээр энэ нунжгай зөөлөн досон. За энэ кальцийг уухтаа бол ихэвчлэн А болон Е витаминтай уугаарай гэж эмч зөвлөдөг. Тэгвэл энэ манай кальцин төр досон витаминуудын орс найрлага байгаа учраас дангаар нуудаг. Ходоодыг цочроодгүй. За үе мөчөнд маш сайн. Ясны угралтанд маш сайн. Одоо надаас бол маш олон хүмүүс үлгээ аваад уудаг. Тийм ээ хүн юуны яс уурахаар насныхаа тоогоор идэгнэ гэдэг тийм ээ. За 40 настай хүний сурвал 40 хоноглоо гэдэг бол энэ 20 хоногт бороолуулж өгдөгөөрөө давуу талтай. Ямар ч үнийг. Тий ямар ч тийм ясны хугаралт маш сайн. Өсөлтөнд их сайнаар нөлөөлдөг. Бага насны хүүхдүүдийн өндөр маш хурдан өндөр болгох 5-аас 10 сантиар кальци курсээр нь явахад хүүхдийн өсөлт нэг жилдээ 5-аас 10 сантиар өсдөг өсвөр насны хүүхдүүд. Нөгөөтэйгээр одоо бага нарийн улс хүүхдүүд бол танхим түнхний мултралтай, түнхэнд гэмтэлтэй, түнхний толгойн ургаагүй хөгжөөгүй гэдэг. Тэр тохиолдолд энэ кальц маш сайхан үр дүнтэй байгаа. За нөгөөтэйгээр үе мөчний өвчнүүд. Одоо бол ингээл хүмүүсийн харж 50-60 хүрэл өвдөгөөрөө өвдөөл тийм ээ. Үений маш олон асуудлууд байгаа.
нуруунд суулт өгөх тийм ээ, нуруу морих, за тэг өвдөг тохоо үе мөч өвдөг, полиартрит, артрит, дерматизм гэдэг үеийн бүх төрлийн өвдөлтийн үед манай шингэн кальцийг уухыг эмчнэрч мөн зөвлөдөг байгаа. За дараагийн нэг бүтээгдэхүүн бол эмэгтэйчүүдийн үрэл байдаг. За энэ жижиг савлгаатай хэсэг нь нэ тийм ээ. Энэ бол ерөн одоо манайхны одоо бидний жоохон байхад бол одоо манай ээжүүд бол тэр эмэгтэйчүүдэд маш их сайн очиж үзүүлдэг, маш сайхан зөвлөгөө авч яадаг байсан бол одоо бол ерөнхийдөө хүмүүс нэг завгүй гэдэг нөхцлөөрөө тийм ээ. Завгүй байгаа учраас ерөөсөл олон тэр эмэгтэйчүүдэд хандах эмчилгээ үзүүлэх юм л бага болсон байна л да. Тэгэхээр энэ бол эмчилгээ хийдэг, нөхөс сэргээдэг, цэвэрлдэг юм үйл байгаа. Эмэгтэйчүүдийн далд гоо сайхан зориулсан, өрөвсөл сайн, миомкаста, циститас сайн. Одоо цистит гэдэг өвлийн үйлрэлд бол эмэгтэйчүүдийн мөн их зовиортой өвчин. Мөн манайхын дотроос аваадаг олон бүтээгдэхүүн мөн дараагийн 3 бүтээгдэхүүн байгаа. Энэ гаднаасаа эргэлдэг бас олон төрлийн бүтээгдэхүүнүүтэй. Эмэгтэйчүүдийн дамск байдаг тийм ээ. Дамск бол мөнгөний анион гэдгийг те энэ мөнгө бол бактери устгадаг. Ер нь л одоо дээр үеэсээ бол хүмүүс мөнгө аяга бариад явдаг. Аягаа дамжуулдаг. Мөнгө аяг хорыг хамгийн түрүүнд мэдэрдэг. Өнгө нь хувирдаг. Тэгэхээр мөнгөний анион гэдгээс суулгаж өгснөөр эмэгтэйчүүдийн маш их бактери өрөвслүүдийг дарж өгдөг. Дамска хэрглэж хагаад за тэгээ байна, аллагел байна, шампунь байгаа. За шампунь бол ерөөс одоо л хүмүүсийн ус маш их унамтгай, гэмтэнтгий, шампунь таарахгүй гэдэг. За тэгвэл энэ шампуны найрлагандаа хорхон ус маань орж өгснөөр давуу талтай гадна талаас нь эмчилгээ үзүүлждэг. Усны уналтыг зогсоодог. Ийм үйлчлэгээтэй шампунь, өвдгөвч, бүс гэж байгаа. Энэ бол дандаа юугаар физик эмчилгээний эмчилгээг оролдог ийм юунууд байдаг. Нэг курс эмчилгээ гэхэд нь одоо хичнээн шиг байх нь одоо жишээлбэл нуруу нүддэг хүн байлаа гэж бодсон тийм одоо цус нүддэг хүн байлаа гэдэг танаа бүтээгдэхүүн авч өгөхлөөр нэг курс гэдэг нь хичнээн хугацааг хэлж байгаа юм. За курс гэхлээр яг ерөөсөө тухайн хүний биеийн зөвөөс шалтгаалдаг. Хүн гэдэг нь бүгд өөршөөтэй тийм ээ. За 3-ыг уух хүн байхад 6-ыг уух жишээний нэг хайрцгийг уугаад зүгээр болох жишээний тэр бол тухайн хүний өөрийнх нь өвчний байдал ямар вэ гэдгээс курсын хэмжээ нь нөлөөлнө гэсэн 3 хайрцаг очихоор зөвлөгөө. Тийм манай эмчтэй зөвлөх эмч байдаг, зөвлөх эмч нь үздэг бүх төрлийн өвчний үе зөвлөгөө өгдөг, клиникийн зөвлөх эмчт зөвлөж үзүүлснийхаа янзаар ууж болно. За хөдөө орон нутгийн улсууд маань шууд захиалаад ууж болно. Би яагаад энийг шууд хэлж байна вэ гэхээр манай бүтээгдэхүүн бол баад тийм ээ химийн найрлагагүй гэсэн дан ургамлын гаралтай. Бид нар одоо жишээлбэл 5 сла гэдгийг буцалгаад л удаг тийм эмчээс суухгүй шүү дээ. Сүд үүсгээл буцалгаад дуун тийм ээ. Яг түн шиг чагмааг уун, үзмний шүүс уун гэдэг шиг энэ бол дандаа биотехнологийн хамгийн сүүлийн үеийн нано технологиор үйлдвэрлэгдсэн 100% ургамлын гаралтай. Дандаа маш өндөр ургамлын чанартай ургамлууд учраас ингээд уухад болно гэсэн. Тэгэхээр улаанагч Похо компанийн хувьд нийт артритийн дунд ямар үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа юм бэ? За манайх бол ерөнхийдөө сая ковидын үед бол одоо нэгийг хэрцгэнэг гээд их хаалттай байлаа л да тийм ээ. Одоо бол ерөн нийт иргэдүүнд вакцины авнагдсан бүх зүйл нэг энгийн үйл ажиллагаанд орж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр бид нар бол одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бол энэ метр 50 зайгаа бариад тийм ээ 2 дахь 4 дахь өдрүүл 10 цагаас 12 цагаас өдр хүмүүсийг бол хүлээж авч болж байгаа тийм ээ зүүн тоогоор бас их олоолаа ажиллахгүй гэж байгаа шүү дээ нэг өрөө тийм ийм үйл ажиллагаанууд явагдаж байна. За хөдөө орон нутгийн улсуудаа бол хүргэлтийг бол Монгол шуудын салбараар Монгол шуудантай хамтарч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ бол олон жил болж байгаа тийм насаар мөнгөд гүгээд ороод бол альж бүтээгдэхүүнээ аваад ууж байгаа олон хэрэглэгчд байдаг тийм. За нөгөөтэйгөр болохоор одоо энэ ковидын дараа нөхөн сэргээх гэж юм тийм ээ хүмүүс ерөнхийдөө юу гэж нэ ядраад байна, хөлрөөд байна, толгой хөвддөг болчлоо. Толгой хөвдөд байл энэ чигээ уугаад ахад их сайхан байгаа. Цээжээр маш их хөвдөж байгааг бол уушиг цэвэрлэх цайгаа, уушгин дуух 3 эрдэнэ уухад бол мөн сайхан байгаа. За орон нутгт бол ингээд уугаад хотод дотор байгаа улсууд манай аппаратны эмчилгээ маш сайн нөлөөтэй байгаа. Нөхөн сэргээх эмчилгээ болж байгаа. Энэ чи физик эмчилгээний 6-7 төрлийн эмчилгээ нэг удаа хийгдчихэж байгаа учраас маш сайн нөхөн сэргэж байгаа. Тэр одоо ядраад байгаа, ядаргаа арилж байна, хөлрөлт багасж байна тийм ээ. Хэвийн хэмжээндээ болоод үйл ажиллагааг хийхдээ энэ бид нар бол нийт иргэдтэй үйлчилж байгаа. Уцаар цагаа аваад тийм ээ. Манай барайнд орох. Тэгээ нэг сонирхох нээлттэй байгаа. Бүтээгдэхүүн болоод аппаратын талаар бол би бас хүмүүсээс нэлээдгүй сонсч байна. Тэгэхээр яг ковидын дараа нэгэнтээ тусцсан юм чинь тий одоо нөгөө нөхөс сэргээх үйлчлэг гэдэг л хамгийн чухал байна. Тийм байна. Тэрнээс мөн одоогоор өвдөчөөд байгаа улсууд ч гэсэн алтан цусаа аваад ухтуулж усыг маш сайхан шингэлж өгч байна. Мөн санцын цагаа аваад ухтуул халуурах тийм ээ нөгөө чээж өвдөөд байх, хоолой сэргэнээд байх, нусгаараад байх одоо юм шинжнүүд байгаа шүү дээ. Энэ шинжүүдийг бол маш сайхан дарж өгж байгаа. Тань цайн дотроо линчийг хийгээд уух
бид нар бол ингээ янз бүрийн арга техникүүдийг бол заагаад өгөн тийм үйлчилгээнүүд бол Одоо байгаа. нөгөө ковид болсон үед чи хүмүүс нөгөө нэг цаанаас нь хороноос эмнүүд өгч байгаа тийм харьцахгүй үстэй тийм. Харьцлах юм байхгүй. Ер нь бол манайх бол химийн эмчилгээ болон физик эмчилгээ, Европ эмчилгээгээ дэмжиж өгдөг. Давхар хэрэгжилж байгаа улсууд энийгээ дэмжихэд тэр эмнэлгийн эмчилгээг дэмжлэг болж өгч байна гэсэн үг тийм. Одоо манайд нэг 3 бүтээгдэхүүн байдаг. Их маш монголчуудад маш сайн хэрэгцээтэй. Зүрхний бэлтгэл гэдэг. За тий. Зүрхний бүх төрлийн онцлогдсон өвчтөе улсууд. За түүнээсээ гарна ууралж уцаарлаад байдаг бол 3-аас 4 давхар шатаар гарахад амсгаадаад багтчраад байгаа бол тийм ээ. За тэгэл зүрхний титэм судасны нарийсэл тий мөн ингээд хөлийн шилвэ шагаагаар хавгнаад байдаг тий хаван маш сайн буулгаж өгдөг. Энэ 60 ширхэгтэй 16500 төгрөгийн үнэтэй ерөн өстой монголчуудын түгээмэл уудаг бүтээгдэхүүний нэг тий. За үүнээсээ гадна тэр дараагийн нэг бүтээгдэхүүн бол энэ эрчүүдийн бэлтгэл буюу луугийн эрчүүд гэдэг. Одоо хүмүүс бол эрчүүдийн бэлтгэлийг их нэрлэж дурдсан. Гэхдээ эрэгтэй эмэгтэй аль аль нуужуулна. Ерөөсөл бөөр давсаг төрөө үлчирхай цай. За тэгээд одоо шээс хаагдах эрчүүдийн тийм ээ шээс тусгах, шээс задгаарах гэж зовооруудын давсаг няцтай. Нөгөө талдаагаар төрөө улчирхай үйл ажиллагаа алдагддаг, бэлгийн сулралт залуучдмаа. Энэ ерөөс эрчүүдийн төрөө улчирхай үйл ажиллагааг сайжруулж өгдөг. Бугуун цусаа иврийн хандтай, хорхоо үстэй, хүн хорхоотой энэ ургамлын 3 дээд ургамлаар хийсэн ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ болохоор ерөөсөө бэлгийн сулралт маш сайн үйлчилгээтэй. Өргүүдэлт сайн үйлчилгээтэй. Эрэгтэй эмэгтэй өргүүдэлт сайн үйлчилгээтэй юм бүтээгдэхүүн. За дараагийн бүтээгдэхүүн сарамсаг цаана. Сарамсаг мэдэн шүү дээ тийм ээ. Сараана төрлийн ургамлын ер нь бол дандаа бактери эсрэг үйлчилгээтэй гэсэн. Одоо хар сарамсны анд юуны армид. Одоо энэ нэг юм бүнжгөртөө нэг хэл сарамсны охийг агуулж өгснөөр давуу талтай. За тэгэд энэ бактери эсрэг үйлчилгээтэй болохоор хеликобактер гэсэн. За хүний амнаас эвгүй нөрөндтэй байдаг тийм ээ. Хеликотой байгаа гэж хүмүүс яриаддаг. Нөгөөтэйгэр болохоор энэ ковид үед бас их сайн үйлчилгээтэй байгаа. Яг тэгэхээр ханиад нь маш сайн. Ерөөсөө энэ ковид гэдэг чинь саяхан 19 оноос бий боллоо шүү дээ. Энэ үеч ерөөс ханиад нь дуудаг байсан. Ханиад их сайхан дарчдаг. Одоо бид нар нэг мэдээж та харах ухаанаар яхад сарамстай шүл ханиад үрхээр халуун угаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр сарамсын маань агуулаад өгсөн учраас ханиадсан. Антибиотик юм өгөхөр мөнгөнд зүртүүлээд байдаг химийн найрлагагүй байгалийн антибиотик гэсэн үг. Өрөвслийг маш сайн дарж өгч байна. Ийм үйлчлэгээтэй сарамсны тусаанд гэж байдаг. Энд нэг шинэ бүтээгдэхүүн харагдаад байх шиг байна. За энэ бүтээгдэхүүн маань одоо ерөн сая Монголын зах зээл дээр орж ирээд сар гарна л болж байгаа. Яг тийм байна. Шинэ бүтээгдэхүүн. За одоо Япон улстай Хятад улс хоёрын хамтарсан бүтээгдэхүүн. Коллаген элстин гэж. За энэ болохоор ямар ч гэхээр хүний одоо эрдэс нүүрний арьсанд бид нар коллагены тухай ярьдаг тийм ээ. Коллагентай досмос гэж ярьдаг. Энэ коллаген маань ерөөс хүний биед бүгдд нь байх хэрэгтэй юм. Арьстай газар хүн байх хэрэгтэй юм. За нялхнараа хүүхдүүдэд одоо 3-аас 5 насны хүүхдүүд бол коллаген 100%-аас 80% байх нь дээ. Тэгэхээр жил ирэх тусам буурч идэг, багасч идэг. Коллаген гэдэг юм. Тэгэхээр коллаген багасаад байхад энэ коллагеныг нөхөж өгч байгаа. За энд бусад коллаген бол энэ 500 мг орж өгснөөр давуу талтай. Бусад коллагенуудад энэ өндөр дооц байдгүй юм байна. За тэгээ 3 төрлийн загснаас гаргаж авсан тэр коллагенуудыг дандаа тэгээ нөгөө тэр эластин гэдэг байгаа тийм ээ. Одоо пептид гэж хүмүүс яриад байна шүү дээ. Эластин 75% тай. Уйн дотроос. За энэ дотроос явахад хөгшрөлтийн эсрэг нүүрний арьс сайхан болох нь дээ. Түүнээсээ гадна энэ үе мөчөнд мэсэ. Одоо үений асуудлууд их байж та тийм ээ. Үений шингэн гэж тийм ээ. Өвдөг тохой шингэн өөрчлөгдөд байгаа тийм. Үеийн сайнаараа давуу талтай. За ус сургуулж өгнө, хум сургуулж өгнө. За тэгээ манай энэ Эрдэс зээлс гэж одоо энэ 19 оны 20 онд гарсан бүтээгдэхүүн энэ хоёрыг хавсарч хэрэглэхийг зөвлөж байгаа. Энийг дотроос ухна шүү дээ. За Эрдэс зээлстэй бол гаднаасаа цацаж хэрэглэдэг. Ингээд цацаад хэрэглэх. Тэгээ нөгөө арьстай нөгөө уугаад гаднаасаа хэрэглэх нь шүү дээ. Энэ болохоор ерөөсөө энэ одоо ээлцээ би яриад байгаа л да. Энэ болохоор ерөөсөө химийн найрлагагүй тийм үнэр амт оруулагч байхгүй. Энэ ерөөсөө нүүрэн цацаж хэрэглэнэ, дөрхөж хэрэглэж болно. Ийм
юутай. За 3 сараас 5 сар ирэхэд хүний нүүрний арьсны бүтцийг 5-аас 10 насаар залуужуулах үйлчилгээтэй. Ийм гоё бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг бол хавсарч хэрэглэхийг цаанаас зөвлөж байгаа. Цаасаагч энэ нөгөө нэг одоо яг хүмүүсийн хамгийн гол хэрэглээ болох гэдэг аппарат байна. Тийм. За манай энэ аппарат бол биоэнергийн хүрээнд энэ шинэ аппаратыг бол зохион бүтээсэн байгаа. Ер нь хүний ингээд цэгүүд гэж байгаа биоэнергийн цэгүүд тийм ээ. Цэг хоорондын холбосыг бол хэрэх үе сууг гэдэг. За энэ сууг битүүрэлтэй бол хүн өвдөж ийн гэж үздэг. За ер нь физик эмчилгээ гэдэг маань шаардлага гэд мэдсэн шүү дээ тийм ээ. Янз бүрийн физик эмчилгээнүүд байгаа. Тэгвэл энэ ерөөсөө дорны авангаа ухааны бүх эмчилгээнүүдийг зохицуулгаж өгснөөр давуу талтай. За бариа хийлэгдэх хүн, шарлах хийлэгдэх, зүү тавиулдаг, тийм ээ. Гуаса массаж гэдэгт ордог, бомб тавиулдаг, тийм ээ. Төөнүүр, хануур гэд хийлэгдэх шүү дээ. Тэгвэл энэ бүх эмчилгээнүүдийг энэ аппаратаар хийхэд орлож хийж болно л гэсэн үг. За зүү тавиулыг бол бид нар заавал уламжлалтын эмчээр зүү тавиулах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл энэ гэрийн нөхцөл бие биендээ хийж болно гэдгээрээ давуу талтай. За тэгээд энэ аппаратанд орсноор юу сайн бэ? Энэ бохирдлуудыг гадагшлуулж өгдөг. За хүнд ямар бохирдлууд үүдээд байгаа тэр бохирдлууд гадагшлуулж цусны эргэлтийг сайжруулж өгдөг. Тий. Мөн энэ хаван хөөж өгдөг. За булчин маш сайхан сулж өгдөг. Өвдөлтийг намдааж өгдөг. Өрөвслийг дарж өгдөг. Ийм үйлчилгээтэй. За тэгвэл ийм уугаа тариулаад биш физик эмчилгээгээр эргүүлж боломжтой гэсэн. За ерөнхийдөө айлдвал янз бүрийн цахилгаан хэрэгслүүд байдаг тийм ээ. За ус усалгагч телевиз араадаг гэл тийм үү. За тэгвэл эрүүл мэндтэй холбоотой гэрт байх хэвээр нэг цахилгаан хэрэгсэл юм аа л гэж үзэж байгаа, санал болгож байгаа. За ээж нь охиндоо хийгээд болж байна тийм ээ. Охин наавдаа хийгээд өгч болно. За энэ тий өмөө үүдээ хийгээд өгч болно. Өөрөө өөртөө хийж болдгоороо давуу талтай. За энэ ингээд диод гэж байгаа тийм ээ. Энэ юунуудыг өөртөө тавиад суугаад энэ аппаратны эмчилгээ биеийн дээр чи бий болно л гэсэн. Үснэ, эрүүлжнэ л гэсэн. За тэгээ энэ нөгөө өмнөх аппарат бодох юм бол ийм диодтай болчихсон. За энэ болохоор гоо сайхан маш сайхан нөлөө үзүүлдэг. За хүмүүс бол одоо нүүрэндээ ийм булбрай цагаан өвчлээгүй, нөсөө толбгүй байхыг хүсдэг. Хүүхэн бүрийн хүсэл тийм ээ. За тэгвэл энэ юусоо тэрийг шийдэж өгч байгаа гэдгээр нүүрний өвчлөг маш сайхан тэнэлгэж өгч байна. За нүүрний одоо бид нар ч одоо нүүрэнд янз бүрийн төгсгөр байгаа бас хордлого болчих тийм шүү дээ. Тэр хорыг гадагшлуулж байна. Нүүрний арьсны тий. Нөгөөд нь эсийн түвшинд нь ирэхэд нөхөн сэргээж байна. Энэ чи физик эмчилгээ явагдаад байна шүү дээ. Нөгөө арьсыг сэргээж өгч байна. Каллогенийн тийм ээ. Одоо хаана бид нар юу дутагдаад байгаа нь тэрийг нөхөн сэргээж өгч байна. За нөгөөтэйгөр болохоор энэ эмчилгээ болж байна. Нүүрэн дээгүүрийн батга, сойров тийм ээ. Янз бүрийн асуудлууд шүү дээ. Тэрийг шийдэж өгч байна. Энэгээрээ давуу талтай. За энэ аппаратнаас мөн нөгөөтэйгөр болохоор энэ нөхөн сэргээх хэмжлэгийг маш сайн хийж байгаа. За манай энэ аппаратууд их олон сувиллууд авч хэрэгэлдэг. Нөхөн сэргээх хэмжлэгээ сувлал гэдэг нь нөхөн сэргээх газар шүү дээ тийм ээ. Шавар тавиал ингээд янз бүрийн уламжлалтын аргаар сэргээж байгаа зэрэг сувлал гэдэг байгаа сувилдагтай. Энэ сувилд авч байна. За тэгвэл та заавал сувил тэр илмээ учирч юм уу ямар нэгэн сувилд очихгүйгээр гэртээ энэ аппаратыг аваад явахад тэр нөхөн сэргээх хэмжлэгийг хийж байна гэсэн. Нөхөн сэргээ яг жилийн нэг хөшж юм яг нэг явдаг тий. За сувлын дэрсэн байгаа байл та. За нөгөөтэйгэр болохоор энэ одоо уламжлалт эмчилгээний газрууд одоо сувлын газрууд массаж хийдэг газрууд бас худалдаж авах мөн боломжтой. За түүнээсээ гадна одоо манай энэ аппаратны гол давуу тал нь болохоор ерөөсөө гэрийн нөхцөлд хязгаарч хийж болно тийм ээ. Хаан жаваа явж болно 200-оор залгагдаад хаана бол хаана ажиллаж болно. Нөгөөтэйгэр болохоор энэ ерөөсөө хийц цусны уурсгал тэр саатаад байгаа тийм ээ. Нурууны өвдөлт нь маш сайн нөлөөлж байна. Одоо үний чи хуйн үзүү хөшнө гэдэг л байна шүү дээ тийм ээ. Айгүй хуйнтаад байдаг тийм ээ. Суугаа ажиллаас шалтгаалсан тэрэн их сайн байна. Остроандрууд. Тэгэхээр нурууны бүх төрлийн тийм ээ өвдөлт суулт гэж байна. Морилд, нуруу хазаасан ч гэдэг юм уу тийм ээ. Дискний хэмтэл гэл нурууны бүх төрлийн өвчин. За өвдөх тухай үеинд маш сайн эмчилгээ болж өгч байгаа. За манай юунд бол ирээд өөртөө хийлгэж болно, аппаратан авч болно. Аль давуу талууд нь байгаа. За нөгөөтэйгөр нөхөн сэргөөхтэй болоотой бол одоо энэ ковидын дараа бол хүмүүс их тамирдаад, ядраад, тийм ээ, хөлрөөд, хэвийн хэмжээнд очиж чадахгүй байна. За тэгвэл энэ аппаратанд орсноор маш сайхан сэргэж өгч байна.
Одоо бид нар шиг л амьдрал дээр бодит төр үзээд ирэхээр л энэ чинь нөгөө үр дүн гараад ирэхээр ингэж шүү дээ. Одоо над дээр бол ингээд өмгөөлөгч инхтээ гэдэг ч маань ковидын дараа маш их язарсан 5-6 сард ковид төрсөн гээд энэ ирж 3-4 удаа орсон. Ерөөсөө сэг хийгээд бизнес юм авсан юм шиг гоё боллоо. Энгийн хэмжээнд болгож өгч байгаа их давуу талтай. Доор гарч байгаа утсаар холбогдоод цагаа аваад л тийм ээ. Манай дээр үйл ажиллагаа бол юм байгаа. Бид нар бол дандаа л 2 дахь вакцина хийлгэсэн улсуудаа бол тууштай үйлчилж байгаа. Одоо бол нэгэнт одоо хүрснийг ямар ялтай вэ тийм ээ. Хүрхгүй төлөө л тэмцэж хамгаалах хэрэгтэй. Ингээд сайхан нөхөс сэргээх хэмжээ болж өгч байгаа давуу талтай. За мөн энэ аппарат авсан тохиолдолд бэлэг урамшуул бас байгаа. Тий. Тэрийг бол тухайн хүнд тайлбарлаж өгч болно. Ер нь бол Похо компани бүтээгдэхүүн хэрэглэхээр тахтайгаа сэргээн хамгаална, үгүй байх нь гэдэг ойлголтыг би авлаа шүү дээ. Тий. Мөн өвдөөгүй байхдаа мань дархлаагаа дэмжиж сэргээх тийм ээ. Өвдсөн тохиолдолд бас эмийн эмчилгээ болон эмийн бас эмчилгээтэйгээ давхарцуулаад хэрэгжилж болно. Нөгөөтэйгөр болохоор ерөн хүн заавал өвдөхгүйгээр эрүүл байх үедээ эрүүл мэндэд маш сайхан анхаарч болох хэрэгтэй. Ийм л 90 100 ирчээд байна л да тийм ээ. Одоо нийгэм ер нь л глобалчлсан болохоор тийм ээ. Дэлхийн нийтээрээ л гэдэг үг хэллэг рүү орж байгаа учраас ингээд ийм сайхан бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа болстой туйл их баяртай байна. Бид ч гэсэн эрүүл мэндийн телевизийн хамт олонны зүгээс ч гэсэн та бүхэндээ ийм сайхан бүтээгдэхүүнийг арга хэрэгтэй танилцуулж хүргэж түгээж эрүүл мэндийнх нь бас манайд хамт засалцаж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа их үзэгчтэй манай лайк хийжтэй эрүүл мэндийн телевизийн зочны ярилцлагын цагийн төвөд өндөрлөж байна. Өнөөдөр манай зочноор Пау компани бүтээгдэхүүний зөвлөх улаанаагч минь хүрэлцэн ирлээ. Тэгээд та бүхэнд маш сонирхолтой бас бидний эрүүл мэндэд маш ашиг тустай юм бүтээгдэхүүнийг танилцуулсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.